Сайн байцгаана уу? Бамби ТV байна. Голланд цувралын өмнөх ангиудад Хээжүүгийн тийм байдлаар нэг тоон алтай болж өөртөө хадгалж байсан нэг ширхэг алтан гулмайг нь үгүй болсноор дууссан билээ. Ингээд санаанд оврон гүйл явдлуудаар дөрвөн 3 4-р ангийн төвчлийг хүргэж байна. 3-р анги эхлээд Хээжүү гольфын зөвхөөрөө далаасаар үгийг алт хутга хоёроо үүрт өнөг гэж сүртүүлээстэй. Үгийд ч тэр хүн тавсанд ганцхан ширхэг гулмай байгаагүй нь ойлгомжтой байсан тул Хээжүүд гулмай хутга хоёроо өгөөд тайвширд суугаад ярилцъя л гин. Үгийн Хээжүүд хар тамигч бай алтч бай ганцаараа мөнгө олгож чадахгүй. Тэглээж бүхий л алт мөнгө зардаг газар манай бүлэглэлтэй холбоотой. Зархаж оролдох юм бол хичээл мэдчихнэ. Тиймээс зархыг нь бие зохицуулъя гэж ашгаа хуваяа л гин. Мөн авсанд хідэн ширхэг байсныг мэдэж байж төлөвлөгөөгөө зохион хэд байсан юм бэ л гин. Хээжүүд чамд би яаж итгэх юм бэ л гин. Үгүй баргал чихээ алдах шахсанд хичээл өөрийнх нь талаар хэлээгүй гэдгийг санаарай л гин. Хээжүүч нэг л наашгүй байсан тул үгүй шалтаа бууж алт хаана байгааг асуухаа болий. Эхний гулмаагаа зарчаад 3 өдөрт нэг гулмаа авчирч өгөхөд болно л гин. Мөн хідэн ширхэг гэдгийг л хэлчихэлтэй л гин. Хээжүүч өөр гарцгүй болж 10 ширхэг байсан гэдгийг нь хэлнэ. Гинэн цайлган болохоор 100 ширхэг гэд үннээ хэлж өгье гэд хичнээн санаа зовсон гэж. Үгийч шууд л мөнгө болгол тал нь хэд болох вэ гэж тооцоолж эхлэх юм дэр шүү. Хээжүү үгийд эн чинь минийхч биш. Дугяаныг оролцуулаад 3-1-ийг нь өгнөө л гин. Үгүй дугяанаар яах юм бэ? Тэглээж энэ алт чинь дугяаныхч биш гэх боловч эцэст нь тэд тохиролцож Хээжүү үгийг төлөвлөгөөгөө эхлээд хэлээл гин. Үгүй зах зээлээр хамгийн дээд талдаа 1 кг-ийн алтан гулмаар зарагддаг тул эхлээд гулмайг хайлуулад 1 кг-ийн хэмжээтэй болгоно. Мэдээж холбоо зүлбээ байхгүй хол газар очиж зарна гэдгийг хэлнэ. Мөн хуурамч айдыг дугаар зэрэг хэрэг болох тул түүнийг нь өөрөө зохицуулж хан санаа зовлтгүй л гин. Харин үгийн энэ бүхний хариуд бүх гулмайг мөнгө болгож дуусгатлаа нэгнийгаа яасан ч лөвөрдөж болохгүй шүү гэдэг амлалт аваад ажиллаа орцгоно. Мөнгө хүлээгч нар туслаг Ким Үрдэг зөвхөн тэдэнд хэрэгтэй мэдээлэл өгдөг хүмүүс бүхий л бохор хэргийн зэгцэлэг хүн байх нь тэр. Энэ удаад хичээлийн хүмүүсийн мөнгнөөс болж алж амиа орлолт болгонд айлдсан зохицыг аргалж өгнө. Хээжүү ээжтэйгээ эмнэлэг дээр ирсэн байв. Эмч тэдэнд 1 жилийн өмнө онцлогдсон ч огт эмчилгээ хийлгээгүй тул халхаа гэхээсээ илүү эхлээд яартай эмнэлэг твтэж эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон байна гэдгийг нь хэлнэ. Ээж нь ч хэдхэн сар илүү амьдрах хэрэг байхгүй гэд эмчилгээ хийлгэхээс татгалзсан. Хичээл Ким Үрдөгчтэй уулзсан дугяаны утсыг өгч хамтран ажилласан хүнийг нь олоод гин. Ким Үрдөгч бол мөнгө өгч байвал ямар ч ажлыг хийдэг бохор цагдаа тул асуудалгүй л гин. Ким Үрдөгч хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг хариуцсан Үрдөгчөөс нь авна. Авсан дотор яг юу байсныг ихэд сонирхсоор. Ким Үрдөгч бусдын ладлаар мөнгө хүлээгчид өртөөд бол тэдэнд тусалсаар Ким Үрдөгчөөс авсан дотор алтан гулмай байх магадлалтай байгаа гэдгийг тэжгэн. Ингээд хэргийг хуурай сайтар мөрдөж эхлэх нь тэр. Хэргийн газраас эхлүүлэн хяналтын камерыг шалгасаар машиныг Жонсон руу орсон гэдгийг мэдчихнэ. Их мэдээлэлтэй болсон Ким Үрдөгч хичээлийг дуудан үлсэж авс тэдний байршиж буу Жонсон мужид байгаа. Тэрч бүхий л дотор нь алт байсан гэдгийг нь хэлчихнэ. Мэдээж үнэгүй биш хөлсөнд нь 100 ширхгийг чип авахар тохиролцсон. Хичээлж хар тамхи гэж бодож байсан бол хэд гайхна. Босынхоо баруун гарн байдал өрөөс нь нуусан байдал нь хэд эргэлзээг төрүүлнэ. Үгийн хувийн жижиг үйлдвэрт ажилладаг залуутай уулзан ажлын хөлсөнд нь нийт алтны 2% гэж тохиролцсон. Шүн дундад тэд гулмайг хайлуулах ажлаа эхлүүлнэ. Мөн тэд алтан гулмай гэж дуудах нь хэцүү байсан тул төмс гэж нэрлэхээр шийднэ. Хээжүү үгийн хоёр бүхий л процессыг харан суух бөгөөд үгийн гинтэл та тэр түнэл рүү орсон юм биш үү гэхин тэр шүү. Хээжүү сандран чи намайг харсан юм уу гэхэд үгийн харалгүй явах тий. Та баг байхад тэр хонгил руу нохоогоо хайж ороод гарч ирээгүй би ихч нарыг дуудаж таныг аварсан штий. Та санахгүй байгаа юм уу л гин. Үгийн тэднийг таньдаг мэд жүжиглээгүй үнэхээр л хээжүүтэй тоглож өссөн дүүнд байхан тэр. Адаар үгийн нийлийн нэрийг санахгүй байлаа. Гинэт хаалгыг гаднаас нь хин нэгэн гол охыг оруулсан. Энэ хүн бол үйлдвэрийн захирал байлаа. Үйлдвэрийн захирал хосоогийг уцаа авахгүй байсан тул шууд үйлдвэр дээр хүрээд ирсэн байв. Адаар хаалгаа дотроос нь төгссөн байсан тул үгийн Хээжүү хоёр бэлэн болсон гулмаануудыг шүүрж аваад арын өрөөнд нуугдцгаав. Захирал нь санхүүгийн асуудлаас болоод үйлдвэрээ зархаас аргагүй болсон тул хосоогтой ирж уулзсан нь тэр байлаа. Ингээд захирал нь явах гэж байтал үгийн халаасанд байсан нэг гулмаа унаад усаад шүүгэн доогуур очих нь тэр. Энэ үед маш их чимээ гарсан бөгөөд чимээ гарсан зүг рүү захирал ирэхэд үгийн шууд л түүнийг зохиод унгаачихв. Түүнийг алхад ч бэлэн байх бөгөөд Хээжүү бүхнийг санджсан чи намайг аварсан шүү дээ гэтэл хосоогч захирлыг алах юмар шууд цагдаад мэдэгдэн гэж сүрдүүлж арай хийн түүнийг болиулна. Ингээд үгийн захирлыг өрн эмнэлэгт хүргэнэ. Тэд алтан гулмайг 1 кг-аар бэлтгэж дуусгав. Хосоогийн ажлын хөлсөнд нэг гулмайг уртчлага болгон өгөөд 3 өдрийн дараа уулзахаар салцгаана. Хээжүү хамтран ажиллаж байхдаа хүн алахгүй гэж үгийгээс амлалт авна. Ингээд үгийн Хээжүү гэрт нь хүргэж өгөөд алтан гулмайнуудаа зархаар явна. Хээжүү унтаж байгаад хар даран сэрхийг ээж нь түүний өрөөнд ирсэн байв. Ээж нь Хээжүүгээс уурч нь хаана байсан юм? Тэр мөнгө хүлэгчэд хэдийн өртөнд цуглуулсан мөнгө байгаад л хилээдгэл гин. Хээжүү ч өөр энэ төр байхгүй л гин. Тэд өнгөрсөндөх асуудлуудаа дахиад
дахин сөхөж маргалцаар эцэст нь ээж нь урлан өрөөг хүрхэн. Ээжийн зааланд им ууж байхдаа нөхрөг ирж байхыг харж хана. Шууд л хээжүү дээр гүн очоод өрөөнөөсөө юу ч болж байсан битгий гарч ирээрээ л гин. Хээжүүгийн ээжийг Суног гихт бол үнээс хойш нэрийг нь ашиглаад байв. Суног нөхрөөгөө орж ирэнгүүт шууд л хааж байлаа гэртээ харьцааяа л гин. Гэтэл Суногийн нөхөр Чоржун Суногоос бараа авдаа жан захирлыг дагуулад ирсэн байв. Хэд хоногийн өмнө үзүүлсэн цагт хитрхийн үнэтэй байсан тул жан захирал Чоржунээс жаахан хямдруулаад өгөөч гэд уулзсан байсан нь тэр байв. Чоржун Суногийн зарлагын дэвтрээс Канд зарсан үнэт идэллүүдийг хайхч нэгэн ч тэмдэглэгдээгүй байлаа. Ингээд Каныг явуулчихв. Чоржун Суног дэхэд урлан хідэнээс хэдийн хэмжээний мөнгө хулгайлсан гэж шууд л хутга аван дайрна. Суногийн хоолойг бож гиз рүү нутах тулган үннээ хэлэхэд сандрна. Суногийн гидсэн дээр маш их хутгаар тусан сорив байх нь тэр. Суног нэг зүйл рүү хараад байсан тул Чоржун иргэн хартал хээжиг гольфын зохиороор шууд л цохиод авна. Өнгөрсөнд хийсэн бүх зүйлийнхаа төлөө Чоржуныг алах гэсэн боловч Суног түүнийг болиулаад хээжүүд өөртөө зориул цуглуулж байсан мөнгөний хатгаламжийн дэвтрийг өгөөд надад юу ч тохиолзон ахиж хизээж эргэж ирэх хэрэггүй. Холбогдохыг орлох ч хэрэггүйгээд хөөж гараад хаалгаад өгчихв. Хээжүү хитрхий балмагцсан байсан тул харсан зүрөөгөө уйлан алхасаар Суног хээжүү гаргамагцаа хүн алчих шиг боллоо гэд цагтаа дуудлага өгнө. Хээжүүний юм ухаан орон буцан гүйж ирэхч цагтаа тургныхан гэд аль үжээ ирчихсэн байсан тул яаж чадлагүй 3 дугаар анги тусна. Ингээд 4 дугаар ангийн эхлэл хээжүүгийн хар бараан өнгөрсөн амьдралын талаар өгүүлнэ. Хээжүү амьдрахын тулд оршуулгын газар буудал гээд хэл хар ажлуудыг хийсээр хаанч ажилласан Чоржун олоод л ирдэг. Авсан хідэн цаасыг шууд л очихно. Ингэж явсаар Голланд зочид буудлын казинод ажиллаж эхэлсэн байв. Түүний ажил бол хүмүүсийн мөнгийг бооцооны чи болгон солих. Ядчил энэ ажил нь хамгаалалт сайдад бол өмнөх ажлуудыг бодоход арай аюулгүй байв. Асуудал тулгарвал шууд л хамгаалалт дутчихно. Энд хээжүүд үгийн хоёр анх уулзсан байв. Дугуйн бол азар дурам мэрэгжлийн мөрөдөө тогтомчин байх нь тэр. Тогтмол ирж үргэлжлүүлэг бөгөөд үргэлжил хожно. Нэгэн өдөр Хонконг явахдаа авсан юмаа гэд хээжүүд онгоцны манекен бэлгэлнэ. Мөн нэг өдөр хоцсон чипээ бүгдийг нь хээжүүд бэлгэлээд буудлынхаа өрөөний түлхүүрийг үлдээчгээд яваад өгнө. Гэтэл Чоржун ахаад л хээжүүг олоод ирчихсэн байлаа. Чоржун шал согтуу байх бөгөөд гэр бүл эмчин ойр ойрхон ирж хамт байж байл та гэдэл сэжийн харцаар хараад л хээжүү шууд л хамгаалалт дуудаад өгөөд гаргана. Хээжүү энэ бүхнээс зүхтайг маш их хүссэн тул Дугуйны буудлын өрөөнд явж очино. Дугуйны үлдээсэн чипийг мөнгөөр солон авчин өгөөч. Дугуйн хариу нэхэлгүй хээжүүд өгсөн тул буцааж авахаас татгалзсан. Хээжүү тэр мөнгийг бүгдийг нь мөрийн тавиад нэг удаа өөрийнхөө өмнөөс тоглоод өгөөч л гин. Ингээд Дугуйн хээжүүд хэрхэн тоглохыг заад бид хамтаа бүгдийг нь мөрийн тавьж тоглоод хэмжээний мөнгөтэй болцгоно. Ингэхүү тэд үргэлж эхэлсэн бөгөөд олон орноор хамтаа аялж хээжүү хизээж байгаагүйгээр аз жаргалтай байх нь тэр. Өнгөрсөн амьдралынхаа турш азгүй золгүй амтан гэж хараалгаж амьдарч байсан хатал ингэж жаргалтай хайрлуулж амьдрах боломж олцсонд Дугуйн талархна. Дугуйн ч энэ бол зөвхөн эхлэл. Чамайг хичнээн азтай хүн болохыг чи мэдрүүлэн надад итгээл гин. Ингээд үзэгдэл солигдож одоо руу ирнэ. Хээжүү түнэл дээр нь дахин нэг алтан гулмаг аван үгүйтэй уулзгаар явна. Гим мөрдөгч хэргийн баримтаас машиныг жолоодж байсан хүн эмэгтэй хүн байсныг олж мэднэ. Энэ хэрэг холбогдолтой эмэгтэйчүүд гэвэл хээжүү болон түүний даргал байсан тул дахин уулзгаар онгоцны буудлын руу явна. Үгийн хуурамч бичвэрэмд ашиглан 1 кг-ийн алтан гулмаануудыг дэдлийн газруудаар зарсаар Гим мөрдөгч хээжүүгийн дарга Южинтэй ирж уулзна. Түүний ширээн дээр хээжүүд бэлгэлж байсантай адил онгоцны сүмнэр байх нь тэр. Гим мөрдөгч Южинээс Дугуйнтай байнгын холбоотой байдаг юм билээ. Их л дотн байсан бололтой гэж асууна. Южин ч ажил хэргийн холбоотой байсан л гин. Гим мөрдөгч Южинийг хэрэгт холбогдлохгүй гэдгийг нотлоо л гин. Южин ч ганцаараа кино театрт кино үзэж байсан л гин. Яг үнэндээ тэр шөнө Дугуйн Южинийг хээжүүгийн оронд машин бариулахаар дутсад Южин амьдралаа сүрэлмээргүй байна гэд татгалцсан тул хээжүү дутсан байсан нь тэр байлаа. Гим мөрдөгч Южин сэжигтэй санагдсан хэвээр байхч хээжүүтэй уулзах шаардлагатай байгаа тул хаанаас олж болох вэ л гин. Южин хээжүүг хувийн шалтгаанаар ажлаасаа гарчихсан л гин. Гим мөрдөгч Южинд хэрвээ холбогдох юм бол дамжуулаад хэлээд өгөрөө гэд яваад өгнө. Южин хээжүү рүү мессеж өчөн мөрдөгч ирж хэрэгт холбогдлохгүйгээ яаралтай нотол гэснийг дэмжүүлнэ. Үгийн шинэ машин, шинэ алтан гинж, шинэ хувцас гэдэл төрөл арилжчихсан хээжүүтэй уулзгаар ирнэ. Ингээд уулзсан хуцаал шинэ машин авсан юм. Гоё байгаа стэл гин. Мөн төмсөө бүгдийг нь зарчихсан. Энэ та хоёрын хуваа гэд цүнх дөрөв мөнгө өгөн тэр. Мөн хүн өгтөггүй гэдэг шиг Чоржун бараг л ирүүл хэмжиж байх нь тэр. Суногийн найз Мэжа ирж уулзсан. Суног нууцаар хадгалж байсан бүх мөнгөө авчирч өгье гэсэн гомдолгүйгээ дөрөгдөл бичиж өгөөч л гин. Гэтэл нөгөө хүмүүс санаатай Чоржун ч хээжүү буцааж өгнө гинүү гэх нь тэр шүү. Эргэж харахтаа хээжүүг харчихсан байж л те. Тэгээд Мэжад нэг дордуулгаас өмнө хээжүүг өөрийн биеэр ирж уулз гэж байна гэж дамжуулаарай л гин. Мэжад хээжүүрөө шууд залган өөрийн биеэр ирж уулзах бол цагдаад мэдэгдэн гэснийг нь дамжуулж хэлнэ. Хээжүүч өөрөө мэдээ зохицуулчихыг
гээд буцаад тасарна. Хүүгийн хээжүүд ямар нэгэн зүйл тохиолдсон гэдгийг мэднэ. Одоо бид нэг баг гэж шалгаж эхлэх нь тэр. Хээжүүч болсон зүйлсийг бүгдийг нь үгийд хэлнэ. Юужийн ажлаа таран гэрлүүгээ явж байх бөгөөд Ким мөрдөгч түүнийг машин дагаад байгаа. Юужинийг машинаасаа буун хаалгаа төвчтөн нэг хаалгыг онгойлгон үлдэж нууцаар машиных нь хар арцыг шалгана. Гэтэл Юужин бүгдийг нь устгахчихсан байв. Ингээд хосоог Вүүгийн хээжүү гурав хоёр дахь гулмайг хайлуулж эхлэв. Вүүгийн хээжигийн асуудлыг шийдэх хоёр л гарц байна гэх бөгөөд нэгт амийг нь хамхиулж мөнгийг хүссэн хэмжээгээр нь өгөх. Хоёрт шууд л алчяа л гин. Вүүгийн хэрвээ хоёр дахьыг нь сонгоно гэвэл нэг ширхэг алтан гулмай өчгөхөд бүгдийг нь асуудалгүй хийгээд өгөө л гин. Гэтэл хэрвээ Чоржууныг шууд л алчих юм бол ээжигээ сулж чадахгүй байсан тул хээжүү нэгдэх сонголтыг нь сонгоно. Ким мөрдөгч замын хяналтын камеруудыг шалгасаар Юужиныг худлаа хийсэн гэдгийг нь олж мэднэ. Мөн Ким мөрдөгч Суноктой эртний танилуд байсан тул саатуулах хүрээнд очинд түүнтэй уулзна. Ким мөрдөгч түүнд туслахыг хүсэгч Сунок татгалзна. Сунок залуудаа ширээний хүүхний ажил хийдэг байсан бөгөөд нэгэн өдөр хоолны газартан зодон болж Ким мөрдөгч ирж салган тэд танилцсан bijээ. Тэр үе Сунок Ким мөрдөгчөд хүн таалагддаг гэж хэлж байжээ. Хээжүү Чоржуунтэй имлэг дээр ирж уулзна. Хээжүү гомдлого гэсэн өргөдөл бичиж өгөөд ламбардыг ч гэсэн бидэнд зараад архиад өгөөч л гин. Чоржуунд хүссэн мөнгөнд үгүй хэлэх бөгөөд хээжүү түүнийг нь зөвшөөрч шүнд ламбарданд дуулсан мөнгөө солилцсон гэрээнд гарын үсэг дурхаар төрөлцсөн. Хээжүүд нэмэлтээр бэлэн мөнгө хэрэгтэй байсан тул ажлаас халагдсан тэтгэмжийн материал гарын үсэг дурхаар ажил дээрээ ирэн Юужинтэй уулзна. Юужин хээжүүд ав сатсан машин Чонсонд байсан гэдгийг цаадаанаар мэдчихсэн тул хэрэг толбогдлохгүйгээ нотлохдоо одоо Чонсонд амьдарч байгаагаа огт хэл болохгүй шүү л гин. Мөн өмнө нь уяантай үргэлждэг байсан түүгээр зогсохгүй тэр өдөр өөртөө нэхлээд уулзсан гэдгийг ч хэлнэ. Юужин хээжүүд уяан бол уурчин эмэгтэйчүүдийг ам шигээ сэлдэг. Эртхэн ухаан ороод хэрвээ ямар нэгэн асуудал тулгарвал шууд л надтай холбогдорой л гин. Хээжүү Чонсын зүйл хэлэхгүй яваад л үгүй. Вүүгийн хээжүүг онгоцны бодлоос ирж байгаа нь. Хээжүүд Ким мөрдөгчөөс яаралтай залгах гэсэн маш олон мессеж ирсэн тул Ким мөрдөгч рүү залган уцаа чанга ирсдээр нь тавина. Вүүгийн Ким мөрдөгчийн нэр болон хоолой нэг л дотн санагдсан тул холбоотон дундаасаа хайсаар хичээл тусалдаг мөрдөгч гэдгийг нь санана. Ким мөрдөгч Сунок дээр ирж уулзтал саатуулах хүрээнд тухайн алдчихсан байдалтай олдох бөгөөд яаралтай тусламжийн засагт өргөж өгнө. Суногийн найз Мэжаач имлэг дээр ирж хээжүү рүү залган болсон зүйлийн талаар хэлнэ. Мөн Чоржуун цагдаад гомдолгүй гэсэн мэдүүлгээ өгсөн байв. Ингээд хээжүү Мэжаад мөнгө өгөн нэг шөнө Суноктой хамт байгаад өгөөч л гин. Вүүгийн бүхнийг сонсоод Чоржуун шиг хүмүүс хизээд зүгээр мөнгө аваад салахгүй үргэлжил дарамтласаар байна. Мөн одоо ээж чинь аюулгүй болчихсон юм чинь мөнгө өгөх талаар ахиад бодоод үзээч л гин. Ингээд шөнөөл Чоржуунч ламбар дээр ирнэ. Хээжүү худалдаа авах гэрээ бэлдсэн байх бөгөөд гарын үсэг зургийгч Чоржуун эхлээд мөнгөө шалганаа л гин. Хээжүү гинж гэмээр юм уу тэнэгч гэмээр юм уу шууд л мөнгөө гаргаад үзүүлчихнэ. Тэрийг хэмжээний мөнгийг харсан Чоржуун гэр бүл чинь хамтдаа л байх хэрэгтэй гэд бодлоо өөрчилчихэн тэр. Гэрээнд гарын үсэг зурх нь битгийл цагдаад мэдэгдчихэн шүүгээ сүртүүлээд мөнгийг аван явахыг оролдоно. Хээжүү чадхаараа зуралдах Чоржуун шууд түлхэж унаагаад хоолоо нэрнэ гişгэн одоо аав хичээхээ орон чи миний дэргэд бай гэж хэлээд хээжүү баргал ухаан алдахын даван дээр нэгэн мултарч байна. Ингээд Чоржуун мөнгө аваад гарах гэтэл хээжүү Вүүгийг дуутхан тэр. Вүүгийн Жорж ирэн хаалгыг дотроос нь өгдөж хээжүүгээс энийг алчих уу гэхэд хээжүү эргэлзэх зүйлгүй ал гэж хэлнэ. Вүүгийч шууд л Чоржууныг хотгоор бүсээр хээжүүгийн нүдэн дээр зүрхэнд нь хотгоцоод түүнийг ална. Ийхүү 4-р анги дуусна. Энэхүү кино давчлал таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.